Олон улсын Улаанбаатар их сургуулийн түүхт 30 жилийн ой энэ онд тохиож байна. Ойд зориулан олон улсын эрдэм шинжилгээний хурлыг IUU 30 нэрийн дор зохион байгууллаа. Олон улсын эрдэм шинжилгээний хуралд гадаад дотоодын эрдэмтэн судлаачдаас нийт 50 илтгэл ирсэн байна. Мөн хүндэтгэлийн хуралдаанаар тус их сургуулийн ректор, доктор, профессор Кан Ю Ёл олон улсын Улаанбаатар их сургуулийн өнгөрсөн үеийг дүгнэж, одоо цагийг тодтгон ирээдүйн хөгжлийн зорилгыг тодорхойлон танилцуулсан юм. Ирээдүйн зорилгыг бол судалгаанд суурилсан үндэсний томоохон их сургууль болох гэсэн үндсэн зорилго тавин бид нар ажиллаж байгаа. Энэ хүрээндээ ч бэлтгэл болгон энэ олон улсын эрдэм шинжилгээний хурлыг бол зохион байгуулж байна. Олон улсын эрдэм шинжилгээний хуралд маань бүгд найрамдах Солонгос улс, Америкийн нэгдсэн улс, Японы үднийх Герман улс, Сингапур улс, Оросын албаны улсаас маш олон эрдэмтэн судлаачид төрийн байгууллагын төлөөллүүд оролцсон өргөн хүрээний хурлыг бид өнөөдөр зохион байгуулж байна. Тус эрдэм шинжилгээний хурлын үеэр хууль зүйн, соёлын хувь, эдийн засаг бизнесийн, гэр бүл нийгмийн ажлын гэсэн 4 салбар хуралдаан мөн хүндэтгэлийн хуралдааныг зохион байгуулсан. Тодорхойлбол соёлын салбарын хуралдаанд Америкийн нэгдсэн улсын Мичиган их сургууль, бүгд найрамдах Солонгос улсын Йонсе их сургууль, Америкийн нэгдсэн улсын эрүүл мэндийн хөгжил төрийн бус байгууллага, эрүүл мэндийн яам, Монголын сувилагчдын нийгэмлэгийн төрлөөлөл оролцсон. Олон улсын Улаанбаатарын их сургууль нь 6 бүрэлдэхүүн сургуультай 28 мэргэжлэр бакалаврын, 14 чиглэлээр магистрийн, 2 чиглэлээр докторийн түвшний сургалтыг явуулдаг сургалт судалгааны их сургууль юм.